Сайн байна уу? Би ментор Алтан Сор байна. Өнөөдөр та надтай хамт байснаар хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг танин мэдэх, түүний хэрхэн дасгалжуулах вэ гэдэгт суралцах болно. Та хүүхдээ уйлсан үед юу гэж хэлдэг вэ? Хүүхэд нь ууралж байгаа үед юу гэж ханддаг вэ? Инээгээрээ инээс үедээ хөөрхөн харагддаг штэ гэж хэлдэг. Эсвэл айсан үед нь зоригтой байгаарэ гэж хэлдэг. Энэ бол сэтгэл хөдлөлийг үл хайхарж байгаа хэлбэр юм аа. Сэтгэл хөдлөлийг нь ойлгодог, тэднийг сонсдог, сэтгэл хөдлөлийг хүүхдтэйгээ харилцах боломж гэж хардаг эцэг эхчүүдийг сэтгэл хөдлөлийг дасгалжуулдаг эцэг эх гэж нэрлэдэг. Хэрхэн сэтгэл хөдлөлийг дасгалжуулдаг эцэг эх болох вэ гэдэг дээр би танд туслах болно. Өөрийнх нь байх юм бол би нэг өгөхгүй, энэ минийх гэх мэтчлэнгээр ерөөсөө л хинтэй ч хуваалцахгүй зөвхөн минийх гэдэг тэр үзэл бас байж байгаа. Сэтгэл хөдлөлтөд автсан хэлбрээрээ бид нар ууралсандаа мухаа үг хэлцдэг ч юм уу. Заагаал, зааварлал, өмнүүр нь орж гүүгээд гэх юм бол хүүхэд би тантай баймааргүй байна. Би тантай ярилцмааргүй байна. Анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр сонсгоно хүүхдэд үл тоогдсон, үл хайхрагдсан тэр мэдрэмжийг хүүхдийнхээ оронд өөрийгөө тавьж үзэж, тэдний мэдрэмжийг хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ сонсно гэдэг бол хүүхдүүдийн маш чухал байдаг. Энэ бол ментор хаб. Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн мастеруудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг одоо App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д тавтамжтай мөрөл.